ажиллаж шууд зараад явж байгаа юм болохоор шууд гэдэг. Ямар нэгэн тоног төхөөрөмж юм эсвэл дандаа нэг олон амжилттай байх юм бол тэр нь шууд бас бодлуулалт авчина. Худалдааны юм дээр бол маш олон аргачлалуудыг хэрэгжиж байгаа. Бодлуулалт хийх төлөө. Ерөөсөө нэг юм уу байна л да. Хэрвээ дараагийн юу вэ? Тэгээ ингээс үндэслээд бид нэр хэрэгцээг тань хэрэгцээ гэдэг хэрэгтэй энэ тань хэрэгтэй зүйл шүү гэдгийг бид нэр хүмүүс ойлгох гэдэг байгаа тийм ээ. Худалдаа хийх гэдэг. Тэгэхээр энэ хэрэгцээ худалдаа авалт хүсэл сонирхол гэх их олон нөхцөлийн төстэй өгөнд яваад байгаас утгаа болох. Энэ юу гэдгийг маркетингийн тухайд танилцуулах юм да. Хэрэгцээ гэж юу вэ? Нэгдүгээр нь хэрэгцээ гэдэг бол бие физиологийн хувьд одоо хэрэгцээ үүсэж байгаа. Хэрэгцээ гэдэг. Тухайн одоо шинэ жишээ нь одоо идэж уугтай юм зүг одоо жишээ нь сэтгэл санаа баясгалтай олон хэрэгцээ юм байна шүү дээ. Тэр бол хүнд үүсэж байгаа хэрэгцээ. Хүсэл гэдэг нь тухайн хүний онцлог байдлаас хамаарат хувийн хүний шинж чанартай л да яг юу хүсэж байгаа. Жишээ нь энэ дээр бол би охиныхоо жишээ л авал да охиныхоо жишээ авчихсан би. Манай охин бол охины хан цангаад байл та юм цангаад гэж би юм бэ. Юм манай цангаад байл гэж юм бэ. За тийм энэ юу вэ гэсэн. Тэгэхээр нэг хүслээ л ш. Тэгээ юу юм бэ? Панч авчихсан юм байна панч. Одоо энэ дуугч чинь жуус гэдэг тийм жуус